За хай зүрхнүүд өнөөдөр та бүхэндээ бүр үнэхээр гал аниме ярьж өгөх гэж байна. Тэгээ хэрвээ чи одоогийн амьдралдаа дэлхийн шилдэг алуурчин байж агаад дахин төрж шидийн ертөнцөд очиж баатрийг алах ёстой болчвол яах вэ? Ингээд эхэлцгээе. За манай аниме бол хөөхөн хідэ охтууд бүдүүн баян баачкаануудад бараа шиг зарагдаж байгаагаар эхэлнэ. Хамгийн гол нь бүр насанд хүрээгүй ийм жаахан охтуудыг энэ хөгшин өвөөнөр бүр хүлсээ гоожуулж хараад хүссэн үнээ хилээд авдгийм байна. Үнэн муухай. Тэгээ цаав цагаа үстэй нэг хөөхөн охин бол энэ өдрийн дуудлага худалдааны хамгийн үн цэнтэй бараа бөгөөд эхлэх үн нь 10 саяын. Түүн дээр бол заваа өвөөнөр хэдэн саяар нь нэмэстэй. Гэхдээ энэ бол урих. Манай охин ч мангар даруухан гарч ирснээр шууд буу гаргаж ирээд бүгдийг нь буудаад болоогүй. Энэ шар үстэй охин бас жадаараа бүгдийг нь дуусгаад гадаа харин цагаан үстэй болон энэ чирнэл ягаа үстэй хоёр гадагшаа зугтаж байгааг нь онилоод эхэлж байгаа юм да. За дүрс солигдлоо. Энд харагдаж байгаа ах бол мэдээж дэлхийн шилдэг алуурчин бөгөөд ах бол нийгэмлэг гих газар багаасаа бэлтгэгдсэн насаараа л хүн алж явлаа да. Гэхдээ дандаа нийгэмлэгийн тушаалаар ах бол нийгэмлэгийн тушаалыг нь л дагна. Ал гэсэн хүнийг нь л ална. Өнөөдрийн гүйцэтгэж байгаа ажил нь түүний хамгийн сүүлийн даалгавар. Үүний дараа цаадах чинь дараагийн шилдэг алуурчнаа бэлдээд нэг ёсондоо багш болох гэж байгаа гэх юм уу та. Бараг л тэтгэвртэй гарч байгаа гэж хэлж болно. Ахтай хамт бас нэг алуурчин эмэгтэй байгаа. Тушаалаа гүйцэтгэжээд буцаж явж байтал бүр цаа хоёр луу чин дайраад араас нь агаараас гээд янз бүрээр алах гэж үзэж байгаач. Ах бол тэгээд насаараа алуурчин байсан хүн чинь юу үсийг үзэхвдэ те. Галс машинаасаа буухаасаа өмнө машинда автоматар хаазаа нэмээд бууныхаа гохонд төмөр утас уяад энэ нь донсолгооноос болж ард дагж байгаа хүмүүс рүү автоматар буудахаар за энэ хоёрыг маань гал нээж ийн гэж ойлгоод урдаас нь хариу үйлдэл үзүүлж машин бол юучгүй шатаж дэлбэрч байгаамаа гэж. Ямар ч л байсан төлөвлөгөө биелээд эндээ өглөө болтол хоноод явхаар болоход алуурчин охин асуудیں۔ Яагаад ингээ алуурчин болцсон юм бэ? Хүнлэг сэтгэл идэр байдгүй мүү гэхэд өө надад тийм сэтгэл хөдлөл бүр юуч байхгүй багаасаа алуурчин байхаар бэлтгэгдсэн учраас сэтгэл хөдлөлөө тотгошоогоо бүр ингээ гаргаж ирэхгүй болтлоо нууцсан гэсэн. Тэгээ охиныг бол сонирхогч гэхэд охин нь уурлаад би өстой шилдэг сурагч байсан гэд дайраад ахаар нь аль хэдийн эмэгтэйгийн бууг нь аваад духанд нь тулгаад за мэдөө. Ингээд өөрийгөө шилдэг гэд хэлээд үз юу яриад байгаа юм бэ ахтайгаа дугайл унд гээд нөгөөх нь бууга буцааж аваад бас буудах гээд ах бол огт тоохгүй яасан гэсэн дэлхийн шилдэг алуурчин юм чи аль хэдийн бүх сумыг нь авцсан байгаа юм чи. Маргааш болж нийгэмлэг өрөөгөө холбогдоод ажил амжилттай болсон учраас тэр хоёрт хуурамч пассворт аль хэдийн гаргацсан. Тэг буцаж ирээд бэлтгэгч болоорой гэд онгоцсондоо суулаа. Тэгсээ чи онгоц бүр гинт хосолдоод MAA 125 нисэх онгоцыг аль хэдийн барьцаалчихсан байгаа аахгүй юу? Тэгэхээр хэн барьцаалсан гэхээр мэдээж нийгэмлэг. Яагаад гэж юу? Ахын гүйцэтгсэн төрүүний ажил хамгийн сүүлийнх нь байсан да. Тимээс хэрэггүй болсон бараагаа бараг л ингээд хинж биш байдлаар хайж байгаа гэсэн үг. Тэгээд ч болоогүй нэг хүн алахын тулд маш олон хүний амийг хамтд нь авч явж байгаа аахгүй юу? Онгоцны жолоодлого руу очиход нисгэгчд бүгд хүчигсэн ингээд ахыг нийгэмлэг алчихсан. Муухай ч юм аа да. Насаараа үнэнч байсан газар нь өөрийг нь ингээд л хэрэггүй гэд хайж байна. Ах бол нэрийн үнэхээр бүх зүйлээ зориулсан. Үргэлжид үнэнч байсан бараг өөрийнхөө амийг хорл гэхэд өөрийгөө ал гэж хэлэхэд хүртэл өөрийгөө алах хэмжээний тийм үнэж байсан. Гих бодлууд нь хөвөрч маш их уур бухимдал, зэвүүцэл, хорсол төрж олон жилийн турш олон хүнийг алсан ч хизээ нэгэн өдөр миний өдөр ирнэ гэдгийг мэдчихсэн ч ийм байдлаар ингэж үхэн гэж бодсонгүй гэд манай анимегийн гал үйл явдлууд эхэллээ. Ингээд түүний сүнсэн нэг л мэдхэд яв ягаа өнгийн алмаз талас чулуугаар хүрээлэгдсэн газар ирлээ. Юун газар вэ гэсэн чинь нэг дагнаа гарч ирээд хай чи өстой нэрээ дэлхийн шилдэг алуурчин байж өөрөө алуулж ин тэр арай шүү бэби. За тэр ч яхав. Чамд хоёр сонголт байна. Эхнийх нь мэдээж энэ насныхаа бүх амьдралыг оюун ухаанаа арчуулад шинээр мэдлэн. Харин хоёрдугаарт
бол яг одоогийн энэ амьдралынхаа оюун ухаан мэдлэг туршлагатайгаар өөр иж шидийн ертөнцид төрөөд 18 жилийн дотор Баатрыг алах ёстой. Баатар гэд байгаа нь тэр шидийн ертөнцид ахыг төрснөөс 16 жилийн дараа Чөтгөрийн хааныг ялна. Чөтгөрийн хааныг ялсны дараа Баатрыг алах ёстой талаар хэлдэг. Учир нь Баатрыг олоод Чөтгөрийн хааныг устгахаас өмнө алчих юм бол тэр ертөнд сүрнэ. Бас Баатрыг алахгүй бол тэр ертөнд сүрнэ. Баатар бол 30 скиллтэй төрдөг маш хүчтэй ч гэсэн харин ахыг өөрөө SA BCD зэрэглэлүүдээс тус бүр нэгийг буюу нийт 5 скиллээ сонгох эрх өгдөг. Манай ах бол мэдээж маш удаан бодсны эцэст дахин шидийн ертөнцид төрж Баатрыг алахаар шийдлээ гэж. Хамгийн амар нь тэнд байгаа нийт 123,851 скиллээс зүгээр л 5-ыг сонгоно гэхээр нэлээд чанга байгаа эз. Ингээд 100 саяд 1 оногддог S зэрэглэлээс зуурдын нөхөлт буюу өөрөө ямар нэгэн байдлаар гэмтвэл хурдан эдгэрч нөхөгддөг скиллийг, A зэрэглэлээс шин шид бүтээх шидийн хэлхэгчийг сонгодог, B зэрэглэлээс өсөлтийн хязгаар давалт буюу S зэрэглэлийнхээ хормын нөхөлттэйгөө хослуулж хязгааргүй бэлтгэл хийх юм бол богино хугацаанд бүх төрлийн чадварыг сунгах боломжтой скиллийг сонгодог бол дараагийн C зэрэглэлээс гар тулааны скиллийг, сүүлийн D зэрэглэл бол тэнд байгаа бараг бүх хүнд байх маш энгийн шид ямар ч л байсан нэгийг сонглоо. Ингээд шидийн онцлогийг сонгох болдог бөгөөд газар, гал, салхи, усны 4 онцлогийг сонгоно. Энэ 4 онцлогийг авахд бол хормын нөхөлт дээр 2 дахин бэлтгэл хийхэд маш их хүчтэй болох юм. Мэдээж Баатар шиг 30 скиллтэй биш ч гэсэн ах хүмэн 5 скиллтэйгээр шидийн ертөнцид очихтойгоо гаднаасаа хүмүүст харагдахдаа алдартай эмч язгууртан, харин яг үнэндээ алуурчны удмын язгууртны гэр бүлд төрлөө. Нөгөө түрүүний хөгшин ах маань ийм нэлэх болчихлоо штэ. Гол нь ийм жоохон ч гэсэн хуучны бүх дурсамж оюун ухаан нь байгаа гэж бодчих. Энэ ертөндөө Рүүг Туахаар нэртэйгээр амьдарч аав ээж нь ч гэсэн маш гоё залуухан хүмүүс байдаг. Ээж нь бүр гүнж. Аалван хаан тулсын алуурчин язгууртан Туахаарда гүнгийн гэрт төрснөөс хойш 7 жил өнгөрчээ. 7 настай байж байнгын бэлтгэл хийгээстэй бүр зэрлэг туулай муулаа агнаад ээж аавдаа өөрийн гараар хоол хийж өгөөд хамгийн гол нь ийм шимт хичээлтэй хоол идчихэж илүү их эрч хүчээ сэлбэнэ гэд санаа гэж Сабака цаашаа. Хоолны дараа аав нь Рүүгийг дуудаад гинэд хувцаа тайлгээд гайхаад яах жаан бол гэсэн чинь хүүгийнх нь биеийн өсвөлд ямар нэгэн өвчин эмгэг байна уу эдэргээд байнга шалгад юм байна л та. Алуурчин язгууртнаас гадна хамгийн шилдэг эмчийн удам гэж яадаг учраас Рүүг хэдий ингээд ийм жаахан байгаа ч гэсэн хангалттай Туахаардагийн удмын шидийн нүдийг өгье гэдیں۔ Энэ гэр бүлийн удмын үе дамжиж ирсэн шидийн хагалгаа бөгөөд шидийн нүдтэй болвол бүх хүний шидийн хүчийг харж чаддаг болно гэсэн үг. Ингээд хагалгаач амжилттай дууслаа. Нүдний боолтыг авахд ёо бүр шок. Энэ талбай байгааз тэгсэн чинь зүгээр л шууд хурцнүүдээрээ тэнд хэн байна? Тэнд хин юу хийж ийн? Загас магас ойд байгаа тэр хэрэм шувуу бүгдийг нь яг л дурандаж байгаа юм шиг хардаг болчдөг. Гоё хайз. За бас нэг гоё мэдэн гэвэл манай Рүүг одоохондоо шидээсээ ашиглаж мэдгүй болохоор шидийн багштай болохоор болдیں۔ Ээж нь харин хүүдээ охины хувцас өмсгөөд энүүтэйгээ заавал шидийн багшаа тосон шүү гэд багш нь бүр ёо үнэхээр гүнж юм уу гэмээр үнэхэрийн хөөхөн цаав цагаа үстэй дя охин сүхт хэрэгнээс бууж ирлээ. Манай энэ хөөхөн Диабол Рүүгээс 3 ихч буюу 10 настай. Рүүгийн шидийн хүчийг шалгах гээд фаар чулуу өгөөд хүчээ чулуундаа шингээж гэсэн чинь бүр маш их хүч гараад гяс хамаг хүчээрээ дээшээ шидсэн чинь нөгөөх нь бүр юу юм бэ? Том бөмбөгтөлт шиг юм болоо дуустیں۔ Тэ аав ээж нь гарч ирээ зүгээр үү манай мөний мөөгээ асуухад яа харин загнуулах байх гээд айгаад уучлаарай харин хүчийг нь хэмжих гэсэн гэхэд миний хүүс та мундаг гэснээр яваад өгчтэй аав ээж нь бүр амар хөөрхөн дэмждэг за. Оройн настя Рүүгийн өрөөнд дэртэйгээ орж ирээд их чинь хамт унтъя заа юу гэд бас хөөрхөн. Тэгээ маргаашнаас нь эхлээд манай хоёр жинхэнэ утгаараа шид бүтээж бүтлгүйтэж дахин хичээж шидийн хүчээ бүр өөрөө мэдэж мэдэрдэг. Тэгээ Рүүгийн хувьд бол угаасаа гүйлгээ ухаан сайтай учраас өөртөө онцлогтой таарсан шидээ өөртөө бичээд уртраг өргөргөөр нь бүр алт металл бүр сүулдэ шидийн хүчээр буу гаргаж чаддаг.
Бэлтгэл нь ингээд 14 хоног л үргэлжилсэн. Маргааш гэдэг өдөрт яа гэрлүүгээ харах болохоор би бидээ нилээн дассан. Рүүг хараа өөрийнхөө шидээ хүчээр диада бета титан гэд маш гоё өнгөтэй, өнгө нь хувирахгүй, зэвэрхгүй, төмрөөс 2 дахин хөнгөн гутхыг бэлгэлдэг. Бас диагийн хүсэлтээр уулзмаар байна гэх үед нь ирж байгаараа гэд диа бол нөгөө фар чулууг рүүгт бэлэг болгон өгч салтгаалаа. Харин рүүгийн аав бол түүнийг улсын бүх цаазын ялтай хоригдлуудыг хордог шорон руу авч явдаг. Энд бол бүгд цаазын ялтай учраас туршилт хийж болдсон байна. Ингээд түүнийг нэг эмэгтэйг ал гэсэн үүрэг өгөхөд нөгөө эмэгтэй нь уйлаад би өстө 19 настай буруу зүйл хий гэж өстө бодоогүй идэр гэсэж тэр эмэгтэй нь хүн алсан, хулгай хийсэн гэх мэт маш олон гэмт хэрэг үйлдсэн байдаг. Тэр рүүг бол юу ч хэлэхгүй байжсэн гарын шууд тастаад харин ч өстой өвдөлт мэдрүүлэхгүйгээр аллаа шүү ихчээ эдэр гэхэд бол нөгөө эмэгтэй чинь гинт зан өөрчлөгдөд муу зэвүүн бацаан та нарыг би ёстой бүгдийг ч ална шатааж ална гэд айгүй муухай үгнүүд хэлээд харааж доромжилдог. Үзэгдэл солигдоход нэг жаахан охин тэглгүй явтээ. Би хинт ч хэрэггүй хинээрч хайрлуулах хэрэггүй охин. Надад идэх хоолч байхгүй. Гэрийн хиндээ хүртэл хаягдчихсан охин лөө бүр маш их үлссэн 5 чон модон дунд охин лөө яг дайрах гэж байхад нөгөө талд рүүг гадаа хүйтэн байгаа ч гэсэн сар бүр анд явдгаараа явна гэд яг ангаа хийх гээд байж л яалтчгүй нөгөө жижигхэн охиныг олж хараад охин лөө нэг чон дайрахад зүгээр хачин болгож байгаа юм чинь бүр 5 чоныг юу ч биш болгоод хоол унд хийж идээд энэ охин бол нөгөө талын улсын охин бөгөөд гэр бүл нь ам хасаж түүнийг гэрээсээ хөөсөн юм лээ. Тэгэд охин бол бүр хоолоо л идгээ зайлуул өсөд байгаа штэ хөөх юм нь рүүг харин хоол хийж өгчөөд би бол төвөө хаардаа эзэмшлийн хүү бас би хүн алсан цаашдаа ч ална бас чи надад хэрэгтэй учраас цаашдаа надтай хамт манад байх уу гэж асуудаг. Тэгээ таартай гэдэг энэ охиныг тэгээ таартай бол тэглгүй яахтэй та ингээд миний аим насыг аварсан хүү учраас би танд хэрэгтэй гэсэн болохоор насан туршдаа танд зүтгэнэ гэдیں۔ За энэ үйл явдлын өмнөхөн бол манай рүүг аль хэдийн шидийн үдэрээ түүнийг шидийн хүчтэй охин байна гэдгийг нь мэдээд жинхэнэ утгаараа өөрийнхөө хүн болгож ажилуулах гэж байгаа аахгүй юу? Би та нарт санаа гэж хэлсэн дээ те. Үзэгдэл солигдох үед манай нөгөө дагнаач нь дэлхийн шилдэг тусгай салааны гишүүний сүнсийг өгснийхэн дараа дуудаад яг л рүүгт хэлсэн үгээ хэлдэг баатрийг алгээд бүр гайхаад тэгснээ бүр заа байзөө 40 жилийн өмнө явуулсан дугаар 283 байна ямар хуу байна хараатыг гэсэн чинь нөгөөх нь бүр гэдэс гүзэнд гарцсан юу ч хийхгүй байждаг цагтаа бас нэг л шилдэг хүн байсан юм шиг байлээ. Рүүг маань ингээд 12 нас хүрлээ. Таартэйтэй уулзнаас хойш 2 жил болсон гэсэн үг. Цаадах чинь анх эрэхтэй туранхай жаахан охин байсан бол 2 жилийн хугацаанд бүр маш их өөрчлөгдөж үнэхээр сэргэлэн хөөхөн бас том өмтэй охин болсон байдаг. Хүүе. Юу мөн бэ? За тэр яах вэ? Тэгээ ерөөсөө л рүүгийн талд бүх зүйлийг түүний хэлснээр хийж үнэхээр хичээнгүй байгаа нь харагданаа. Хоол идэж дуусчаад рүүгийн аав рүүгийг багт нь яагаад хувцсыг тайлуулаад байрлал ахуулаад биеийг нь шалгаад байсан да. Яг тэрүүн шиг таартыг хувцаа тайлгээд тэгээ би ч бүр гайхаад нөгөөх нь шууд хувцаа тайлаад бас л нөгөө тусгай байрлалуудаар зогсоож биеийг нь шалгаж байсан юм байна л да. Тэгээ 2 жилийн турш таартэд тулааны урлаг болон ер нь маш олон зүйлийг зааж өгсөн байдаг. Мөн таартэй хутгаар тулдахдаа жаахан муу болохоор өөрийнх нь хамгийн сайн тулдаж чадах ихвэгддэг жад өгдөг. Та нар харал та үнэхээр яах аргагүй мундаг суралцсан байгааз. Үзэгдэл солигдож 35 жилийн өмнөх үйл явдал гардаг. 35 жилийн өмнө манай дагнаа дэлхийн шилдэг самурайг өгсний дараа сүнсийг нь дуудаад шидийн ертөнцид дахин мэдлээд баатрийг ал гэдэг. Тэгэхээр баатар нь юусоо яг хизээ төрхөн тодорхойгүй байна уу? Яагаад ийм олон шилдэг хүмүүсийг өгсний дараа баатрийг ал гэд явуулаад байна те? Таартэй рүүг хоёр маань захаар яваад жаал жуул юм цуглуулж адил хүмүүс нь бүр рүүгт маш сайн илгэмсэг байдаг бүгд л түнд маш их баярлсан талархсан сэтгэлээ илэрхийлнэ. Рүүгийн хувьд диагаас ганцхан ширхэг фар чулуу бэлгэнд авсан штэ. Тэгээ тэрийгээ өөрөө судалсаар байгаад маш олон фар чулуу гаргаад авсан байдیں۔ Тэгээ аав нь рүүгийг өрөөндөө дуудаад тартыг ямар хуу байна? Цаашид юу н алах юм уу? Эсвэл ингэ байлгах юм уу гэхэд тартыг бүр үнэхээр мундаг байгаа. Манай арга барилыг хуулбарлахаар явуулсан тагнуулч биш. Нүдний анивчих тоо, зүрхний цохилт, хүлсний сүвний нээгдэлт, амьсгал, нүдний харц гээд ямар ч тийм худлаа байх шинжгүй байдгийг хэлдэг.
Аав нь бол рүүг тандаад одоо юм жоохон байгаа ч гэсэн ерөөхдөө маш сайн бэлтгэгдэж байгаа. Тэгэхээр албан ёсны даалгавраа авахын тулд хоёрхан даалгавар авах ёстой. Эхнийх нь аавтайгаа тулдах байдаг. Тэг ялах ялахгүй нь огт хамаагүй зүгээр чадвараа харуул гэдэг. Ингээд төрсэн аавтайгаа манай рүүг чинь ой модон дотор тулдаж эхэлнэ. Дэлхийн шилдэг алуурчин рүүг бас алуурчин язгууртантайгаа тулдаж огт шид хэрэглэхгүйгээр өөрийн ур ухаанаараа аавыгаа эцэст нь ялдаг. Аав нь бүр бурхан минь ийм багаасаа 12хан настай хүүхэд байж аавыгаа ялаад түүхэндх нэрэ гал түэмэр гэж хэлмээр мундаг хүү шүү гэдэл сүүлийн даалгаврыг дараа хэлнэ гэд ажилдаа орж эхэлнэ. Мэдээж алуурчны ажил шүү дээ. Ингээд төрийн эсэргүү улсын эсрэг байдаг хүн худалдаалах гэмт хэрэг болон зэвсгийн 8 улсыг торхирогч гэх мэт маш олон муу хүмүүсийн амийг нь хөнөөдөг. Тэгээ түүний хоёр дахь даалгавар нь язгууртны ордон байгаа тийшээ орох ёстой. Гэхдээ тийшээ хэр баргийн хүн орохгүй маш өндөр хамгаалалттай учраас язгууртны хүссэн зүйлийг өгч чадах маш өндөр зэрэглэлийн 8-аачин болохын тулд Барол худалдааны төвийн нууц хүү бутаж хүүхэд болж Эрлиг Барол гэх хүү болоод 8-аачны амьдралыг судлахаар болдог байгаа. Оройн рүүгийг үдэх ажиллагаан дээр тэдний хамаатан гэх юм уу Рона гэх залуу бүр амар уурлаад стабил тэргүүн болох ёстой. Энэ бацкан юугаа чаддээ эдэргээд ахаар нь аав нь шууд одоо тулалдгээд тэгээ тулалдуулаад мэдээж тэгээл рүүг ялна штэ. Түүнийг бүгд хүлээн зөвшөөрөө дуусныхаа дараа Ронатай уулзаж сэлэн бэлгэлээд намайг буцаж ирэхэд миний үнэн чалбат болоорой. Чамд хангалттай албан тушаал өгнө гэд таартэй зүсээ хувирган хувцаа хүртэл өөрчилж харин рүүг Эрлиг Барол гэх нэрээр 2 жил амьдрах учраас өөрийнхөө бэлдсэн обсидианы нунтгаар үснийхээ өнгийг хар бор өнгөтэй болгодог. Ингээд манайх хоёр Милтеу хот руу явцгаалаа. За энэ бол 8-аачдын хот буюу Милтеу хот. Энд Маха гэх сэргэлэн охин болон түүний найзууд энэ хотод ирээд удаагүй хүмүүст газарчилж багахан хөлс авдаг. Манай энэ охтууд өөрсдийн гэсэн гэр орон байхгүй хэдийч цаашдаа илүү их мөнгөө цуглуулж хамтдаа амьдрна гэд аз жаргалтайгаар ярилцаж байтал амар сэжгийн 3 залуу гарч ирээд манай бүх охтуудыг барьж аваад нэг газар руу хүчээр авч явдаг. Мэдээж тэр газар нь асран хамгаалах хөнгүү жаахан охтуудыг асрамжийн газар өсгөж хүмүүжүүлж гэж худлаа хэлж тэднэр хүнд хүчээр ажил хийлгэн зодож цаашлаад охтуудын биеийг нь үнэлүүлж хүн худалдаалах гэмтэргийн хохирогч болгодог. Бүр үнэхээр аимшигтай газар байдаг. Тэгээ Юкийн яг энэ эсхийг үзэж байхдаа бүр маш их уйлсан. За тэгээ тэнд байх хамгийн урт төстэй Ифа энд байгаа охтын хамгийн ихний хохирогч болж маш олон өдөр түүнийг муухай газар руу дагуулж авч явна. Өдөр бүр авч яваад сүүлдээ Ифа бүр өөртөө гутарч маш их шаналж сэтгэл санаагаар ундаг. Бас тэнд байгаа охтууд яагаад дандаа ингээ Ифа ихчийг авч яваад байгаа юм гэхэд эсэргүүцэхэд нь та нар бити одоо давраад агаарэ. Бүгд өөрсдийгөө бараа гэж мэдхгүй юу гэд бүгдийг нь нэг нэгээр нь авч явж эхэлнэ. Тэгээ тэнд байх Ноийн бүр тийм муухай зүйлдээ гутарч хутгаар өөрийнхөө нүрийг сийчиж хайдаг амар сэтгэл өдмөр хэсэг. Хэрвээ ийм болчвол ахиж тийм муухай газар руу дагуулж явахгүй байх гэд аргаа барсандаа л тэр шүү дээ. Тэгтэл тентхийн байлаар бүдүү өвгөн тоорон нь Махаг онилцсон 12хан настай ч гэсэн одоо түүнийг зараад сүулт нь өөрөө хүснээрээ жарган эдэргээд үнэн сэжгийн бүдүү өвгөн энэ бүхнийг хаалганы цаанаас сонссон Маха ноён шиг өөрийнхөө нүрийг сийжих сонголтыг хийх гэж байхад рүүг маань гараад ирд юм да. Одоо ч Эрлиг Барол гэд хуурамч нэрээр амьдарч байгаа штэ тий. Тэгээ тэр асрамжийн газраар шууд Махаг өргөж авахар болдог. Тоорон бүдүүкэн болно. Гэтэ манай энэ Маха 2 3 4 5 дахин үнэтэй шүү. Тэглээч өнөөдөр өгч болохгүй 2 3 хоногийн дараа авч болно гэдгийн далд санаа нь Махаг хүнд зараад дараа нь өөрөө түүнийг хүчрхийлэх гээд байгаа штэ. Эрлиг Барол буюу манай рүүг бол Окок. Гэхдээ төлбөрөө төлцсөн Маха одооноос миний гэр бүлийн гишүүн учраас түүнд муу зүйл хийхийг зөвшөөрөхгүйгээд явцдаг. Маха бас шидийн хүчтэй охин байхгүй юу? Мэдээж тоорон бол хүслээ гүйцэлдүүлэх гээд Махаг зархаар явж байна. Маха харин энэ муухай зүйлийг огтхон ч хүсгүй байгаа учраас Гялс сүхт хэрэгнээс буугаад зутах гэхэд туслах нь барьж аваад чи надтай унт гэж солиороод азар энэ үед рүүг маань гарч ирээд зүгээр тэр хоёрыг хачин болгож байгаа байхгүй юу? Тэдний хийж исэн муухай зүйлийг шууд хуулийн байгууллагад мэдэгдэж хамгийн хөөрхөн нь Ноёны нүрийг рүүгт хилээд шидийн хүчээрээ хуучин хэмэнд нь оруулж өгөөд Маха маань явлаа да. Бүр үнэхээр баярлсан.
Ингээд рүүгийн шинэ амьдрал нь ч гэсэн маш гоё эхэлдэг бөгөөд түүний хуурамч аав болох Барол түүнд 8 болохын тулд маш их зүйлд хичээх хэрэгтэй. Тиймээс одооноос эхлэн энэ төвд байрлах, энэ газрыг рүүгийн өөрийн дураар юуны ч хамаагүй 8 эхлүүлгээ зөвшөөрлөвч түүнийгээ таартай Маха хоёрт хэлээд ярилцгаана. Тэгээ Маха маань албан ёсоор бичиг баримтаа бүрдүүлээд Эллиг Баролын төрсөн дүү болсон. Тэгээ одоо рүүг маань 13 настай боловч таартай Маха хоёр эрэгтэй хүний хайр халамж хүсээд ч гэх юм уу хаяа хөөх юм бас хамт унтноо. Тэврэлдээ л унтдээ шүү. Мэдээж нөгөө худалдаа 8 хийх гэсэн газраа яг ямар үйлчлэгээ эрхэлдэг газар болох гэж байгаа талаараа Барол болон түүний эхнэрт нь тайлангаа тавих гэтэл энэ ажаа бол нилээн дургу. Учир нь нууц амрагийнх нь хүүхэд гэдгээр нь мэдж байгаа болохоор хурдан яг юу танилцуулах гээд байгаагаа хилээх олигтой юм лав биш байх гэдэг. Тэгсэн чи юу вэ бүр шок за. Энэ ертөнцид чинь нүүрний будаг байдаг тос байдаг хэрнээ илүү хөгжсөн төвшөнд буюу одоо нүүрний тонер, серум, лошон байхгүй болохоор рүүг маань Орна гэх нэртэй брэнд үүсгээд нүрээ будахаасаа өмнө түрхээд будгийг маш сайн шингээдэг лошон бүтээсэн байдаг. Ажаа бүр нүүрэндээ түрхэл шок. Пүү гал бро. Чамайг юу ч зохиосон байсан юмстэй ажаан шууд өгөөсгөн гэж бодсон. Одоо бол нөө энэ өстой гоё бүтээгдэхүүн байна гэд бөөм баяр. Бас нэг хөөрхийн өмнө тэр лошоныг хийдэг хамгийн гол найрлага нь түүний нутаг болох Түвэ Хардад байдаг учраас хин хиндэл ашигтай юм да. Албан ёсоор Орна брэнд нээлттэй хийж Махагийн нөгөө хөөрхөн ихч дүүс нар нь тус брэндийн нүүр царай болж ажиллаж үнэхээр зөвхөн тэр хоттоо гэлтгүү улс дамжин тухайн бүтээгдэхүүн маш богино хугацаанд олонд танигддаг. Тэгээ олонд танигдахын хэрээр өрсөлдөгч байгууллагаас тагнуул илгээж тэгсэн ч угаасаа ямар ч нэмэргүй штэ. Шууд баригдаад үнэхээр их зовд юм аа энэ хүү их азгүй маа та. Харин дагнаа маань за байз 30 жилийн өмнө явуулсан номер 423 маань яаж байгаа бол гэдэг энэ хүн одоо ингээл харагдаж байгаа боловч цагтаа дэлхийн шилдэг MC байсан юм байна лээ. Тэр үед уг нь Баатрийг чи үгээрээ ч алж чадна гэж явуулсан. Тэгээ даанч юун үг мүгээрээ алах өөрөө хачин царилцсан байж байгаа сте. Сар бүрийн энэ өдөр манай рүүг хайртай хөөрхөн шидийн багш Диатагаа уулзахаар алс холыг зордог. Тэгээ энэ өдөр хамгийн ихээр Маха Тартай хоёр л ганцаардаж байгаа юм да. За тэгэл Диатагаа уулзаад шоколад энтер бэлэглээ сүрхий оромоо. Нэрээ та нар хичээл дээрээ оромог авч идэж гин үү гэж шал далиа орж ирээд та нарт загнуулахгүй юу те? Цаг хугацаа нэг л мэдхэд харавсан сум шиг маш хурдан өнгөрч 2 жилийг ардаа орхиж буцаад Түвэ Хардагийн гэр бүл рүүгөө явах цаг нь болсон учраас эндхийн Орна брэндээ Махад бүрэнд атгадаг. Маха маань уг нь маш алдартай 8-ачны ганц охин болж төрсөн хэдий ч түүний аавд зүтгэдэг байсан албат нь ааваас нь урвж аав ээжийг нь түүний нүдэн дээр хөнөөж аав ээжийнх нь бүх эд хөрөнгийг авсан болохоор Маха энэ том брэндээ өөрийнхөө төрсөн хоттоо нээн гэдгээч рүүгт хэлдэг. Тэгээ рүүг бол Махад маш сайн тэгдэг болохоор окей тэг чи чаднаа гэд Махагийн нөгөө хөөрхийн ихч дүүнер нь харин биднийг маш хэцүү амьдралаас мань аварсанд баярлаа гэд өөрсдийн гарын бэлгээ өгч Тартай рүүг хоёр гэрлүүгээ буцлаа. Манай хоёр буцаж итэл чонон төрлийн мангастай тараад рүүг бүр хурууныхаа үзүүрийг ч хөдлөх шаардлагагүй Тартайд бэлтгэл хийх аз завшаан гарлаа гэд манай Тартай бүр хэдхэн минутын дотор л дуусгачдаг. Галгал ус. Харин замдаа нутгийнхаа хүмүүстэйгээ таарад гэртээ ирээд ээж нь бүр зөндөө санцсан тэврээд аавтайгаа уулзахад аав нь түүнд 2 сонголт өгнө. Одоо ингээд алуурчин болоогүй байгаа дээрээ эртхэн шиг буцаад Милтео хот руу буцаж Баролын хүүгийн дүрээр амьдраад муухай зүйлд гар бие оролцохгүй байх. Харин хоёр дахь нь алуурчны амьдралаар амьдарч насаараа зүтгэх гэсэн сонголт өгсөн ч мэдээж манай рүүг юугээл 8-аачин болох втэ. Шууд л алуурчныхаа амьдралыг сонголгүй яах вэ? Бас гүнжид хайртай болсноо хүртэл хэлнэ. Ингээд түүний хамгийн ихний даалгавар бол мансууруулах юм сэтгцэд нөлөөд байц буюу хар тамхи дамалж зардаг нилээн нэр нөлөө бүхий баачкаг хороохоор болж судалгаа хийж эхэлнэ. Тэгээ эцэст нь бол нөгөө Орна брэндний аминд нь орж шинэ бүтээгдэхүүн гаргаад түүнийхээ дээжийг нөгөө амийг нь хүнээх гэж байгаа гүнгийн ихнэрт нь аваачиж өгөнгөө танилцаад тэгэл мэдээж эхний даалгавраа амжилттай гүйцэтгэдэг. Гэхдээ өмнө нь хүн алхтаа ямар ч сэтгэл хөдлөл байдаггүй байсан бол рүүг маань одоо сэтгэл хөдлөл гаргадаг болсон байна.
Их ажлын дараа эзэнгүй арал дээр таартай Маха хоёртойгоо нэлээд том бэлтгэл хийж мөн Махад Баатар гэх хүн байж болох хүмүүсийг судал гэд хэлсэн болохоор Маха өөрийнхөө хувьд Баатар байж болох нэлээд хүчтэй нэг хүний мэдээллийг танилцуулна. Энэ бол шидийн жад Гейборг буюу хүний гараар бүтээгдэх боломжгүй маш хүчтэй зэвсэг. Үүнийг Ситанта Магнес эзэмшдэг. Тэгэхээр тэр Ситанта гэгдэх хүн Баатар байж болох хамгийн өндөр магадлалтай юм байна. Бас Свойгл хаан тулсад маш том иргэний дайн дэгдэж Дягийн гэр бүлийнхэн үүнд нэгдчихсэн нэлээд асуудалтай байгаа. Үүнийг сонсоод манай рүүг шууд Дя дээрээ очиход Дя маань юу ч болоогүй юм шиг хүлээж аваад гадуур ерөөсөн хамт явж байгаагүй болохоор өснийхээ өнгийг өөрчилж гадуур гарч хамт тоглож хоол унд идээд цагийг маш сайхан өнгөрүүлж байгаа бол нөгөө ертөнцид манай Дагна маань 20 жилийн өмнө дэлхийн шилдэг багшид ямар үүрэг даалгавар өгч байсан хэсэг гарна. 20 жилийн өмнө энэ багш үхээд сүнсийг нь Дагна дуудаад ичидийн ертөнцид төрөөд шилдэг багшийнхаа ур чадварыг гаргаж Баатарт зааж сурах гэдэг маш сонирхолтой. Энэ Дагна маань Баатрыгаа яг алуулах гээд байна уу? Эсвэл зүгээр уйдаад наадаад байна уу? Юу болоод байна те? Рүүк харин Дяг дараа тэгж аваад манай Түэ хаардэд ирээрээ чандаа ястаа амттай хоол иж өгье гэхэд Дя юроосоо очно гэсэн амдалт өгөхгүй байгаад байдیں۔ Тэгээ манай хоёр замдаа нэг хөөрхөн жоохон хүүхэд төөрцөн байхаар нь ээжд нь хүргэж өгөөд хамт халуун хашаанд орж би бинийгээ тэрврээд айгүй ормоончиг байд юм аа. Ингээд рүүгч явах болоход Дягийн нутаг дэвсгэрт байсан бүхэнгийн иргэд бүгд түүний цэргүүд байж таардаг. Тэгээ цаадах чинь шууд өснийхөө өнгийг өөрчилсөн үү? Үрд баяртай рүүг гэдэм да. Юу ч аам болоо. Рүүг маань гэртээ ирэхэд аам нь түүнд дахин шин даалгавар өгсөн нь Дяг алах. Учир нь Свойгл хаан тулс иргэний дан гарцсан Дягийн гэр бүл нэгдсэн байгаа ч гэсэн нөгөө улсын хүч илүү их учраас Дяг хулгайлж үр удмаа илүү шидтэй хүчтэй болох гээд тиймээс ийм зүйл хийхгүй тулд Дяг алхаас өөр сонголтгүй. Тэгээд Дя өөхгүй бол тэр дайн үргэлжилсээр байна гэдгийн хариуд нь рүүг Дяг зүгээр л алчсан юм шиг болоход болох юм байна. Заавал алах шаардлага байхгүйгээд маш хол замыг дахин туулахар болдгоо. Холын зам туулахад мэдээж шидийн хүч хэрэгтэй учраас таартай ядчил тал замыг нь хүртэл өөрийн хүчээрээ туулж өгье гэд туслаад эцэст нь рүүг улсад ирсэн ч тотгошоо хараахан нэвтэрч чадахгүй. Тиймээс ганц дайчин ганцаардахгүй гэд дайснуудаас шидийн хүчтэйг нь эхлээд онилж нэг нэгээр нь алдаг. Өөрийн шидийн хүчээрээ фаар чулуу бүтээж хангалттай хүч хуримтлуулсан фаар чулуунуудыг дайсны эсрэг нэг нэгээр нь онилж яг л маш том бөмбөгтөлт шиг хэмжээний хүчтэй бөгөөд олон цэргүүд бутрааж дайсны талыг эмх замбраагүй болох энэ үеэр Дя дээрээ очноо. Дя маань рүүгийг хараад бүр маш их баярлаж байгаа нийлт. Ингээд яг хуурамчаар өгсөн болгож харагдуулах төлөвлөгөө боловсруулад энэ газраас явах гэсэн боловч нөгөө Махагийн хилээд байсан шидийн жад Гейборгтоо Ситанта Магнес гарч ирж рүүг энэ хоёр маань албан ёсоор тулалдахаар болно. Ер нь бол нэлээд хүчтэй рүүг өөрийн хүчээрээ эхний дайралтыг хийсэн ч түүнд бүр инээд хүрмээр нөлөөлж зоос газарт унахад тулаанаа шууд эхлүүлэхэр болдог. Гэхдээ манай рүүг өмнөх ертөнцид амьдарч байсан туршлагынхаа хүрээнд тулаан эхлэхээс өмнө Вольфрамыг ашиглан тэнгэр рүү хөөргөн хугацаагаа маш нарийн тооцоолж Ситантаг ямар ч үйлдэл хийж эхлээгүй байхад нь газарт нь тэгшлвэ хөрхий. Вольфрам гэдэг бол бараг цөмийн зэвсэг шиг шахуу бүр маш хүчтэй үйлчилж үүнээс болж рүүг хүртэл өөрөө гимтдэг. Тэгээ тун удалгүй сэрэхэд Дя хажууд нь баярлан уйлан инээж эцэст нь тэд үнсэлцлээ гэж. Бүх зүйл сайхан болж Баатрыг ялж амар сайхан тайван амьдрах нь дээ гэж бодсон боловч no. Хотод жинхэнэ Баатар буюу энд харагдаж байгаа шар үстэй Эфона Рянонг ирж байгаагаар эхний бүлэг нь дуслаа. За тэгээ хоёрдугаар бүлэг нь юусаа гараагүй байгаа. Гаруул ярьж өгнө. Та нартаа нилээн л өртөө болоод ах юм а те. За тэгээд надад бүр үнэхээр гой санагдсан. Та нарт маань ямар хөө санагдсан бэ? Сэтгэлдээ бичээд үлдээгээрэй заа юу. Зүрх хайртай шүү.